Натур мэд уламжлалт сэргээн засах нойрны төвийн подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хөтлөгч Доги өнөөдрийн зочноор Батмөр эмч ирсэн байна. Батмөр эмч маань болохоор зүрх судасны бас ангиографи эмчээ өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. За өнөөдөр подкастын маань сэдэв бол зүрх бол зүрхний эмч өргөцсөн байна. За тэгэхээр подкаста өөрөөр эхлэе гэж бодож байна. Эмч таны хэлэх дуртай үг ямар үг гэдэг вэ? За ер нь миний хэлэх дуртай үг бол энгийн юм бүхэн одоо гайхамшигтай гэдэг үгийг хэлэх дуртай. Ер нь энгийн юмд агуу одоо тийм эрдэнэс нуугдж байгаа юм шиг одоо санагддаг. За яг тэр эрдэнсийг нь одоо ухаж төнхөж одоо учрыг нь олъё гэвэл одоо эрдэм ухаан гэдэг юм тэндээс дэлгэрдэг болов гэж ер нь бодогддог да. Баярлаа. За тэгэхээр зүрхнийхээ эмчийн хувьд зүрх бол таныг гоё өрмөц мэдээллийг сонсогчд маань хүргэж. За өрмөц мэдээлэл гэх юм бол одоо зүрх бол угаасаа эрэгтэй эрэгтэн дотроос хамгийн гайхамшигтай юм эрэгтэн. Тэгэхээр одоо зүрхний талаар бол альж өнцгөөс нь альж талаас нь одоо тайлбарлаж ярих агуу одоо өргөн одоо боломжууд агуу өргөн орон зай байдаг зүрхний талаас. За тэгэхээр би зүрхний гайхамшиг одоо зүрх мөнхийн хөдөлгүүр гэдэг талаас нь одоо ярих юм бол гэж бодож байна. За тийш зүрх мөнхийн хөдөлгүүр. За тэгэхээр ер нь хүн төрлөختөн болвол одоо эрт цагаас өнөө хүртэл мөнх амьдрал, мөнхийн ус одоо мөнхийн гэсэн бүхнийг одоо эрэлхийлж одоо тэрнийг одоо тайлахын тулд янз бүрийн туршилтууд одоо янз бүрийн одоо арга ухаануудыг одоо сэдсэн юм байдаг. За тэгэхээр мөнхийн хөдөлгүүр одоо хийчих юм бол одоо мөнх амьдралыг бий болгох гэж байна гэсэн ойлголт бол яваад идэг. Гэтэл бол манай зүрх бол өөрөө мөнхийн хөдөлгүүр байгаад идэг. За тэгэхээр ертөнц өөрөө бас гайхамшигтай. За ертөнц бол одоо ертөнцийн бүх бодгаалд одоо бүгдэнд нь хүмжлүүлсэн одоо өөрт нь байдаг тийм мөнхийн хөдөлгүүртэй бүтээч гэсэн. Тийм. Тэгэхээр одоо хин мөнхийн хөдөлгүүрээ одоо сайн арчилж авчуун одоо тэр хүн бол одоо өөрийнхөө бодгаалын одоо амьдрах одоо цаг хугацаанд одоо мөнхийн хөдөлгүүртэй мөнх одоо орших ийм боломжтой. Тэгэхээр мөнхийн хөдөлгүүр гэдэг мөнх амьдрал гэдэг нь ирээ гэвэл одоо зүрхнээс л ирэх болов гэж би бодож байна. Тэгэд зүрхийг бас хилээд идэгтэй атгсан гарын хэмжээтэй гэж ярьдаг тийм. За тий. За тэгэхээр зүрх одоо мөнхийн хөдөлгүүрээ гайхамшигтай гэдэг юм гэлээ. За тэгэхээр яагаад мөнхийн хөдөлгүүрийг одоо хүмүүсийг сонирхдаг вэ гэхээр мөнхийн хөдөлгүүрийг одоо туршиж үзс одоо маш олон туршилтууд байна л да. Тэгэхээр мөнхийн хөдөлгүүр гэдэг юм бол анханасаа л нэг юм эхлэлтэй байх хэрэгтэй. За одоо жишээ нэг навчин дээрээс нэг шүүдрийн тусал тусдаг ч юм уу тий. За тэр туслаас одоо нэг хөдөлгөөн аваад за тэгэн гутлаа тэр хөдөлгөөн нь мөнхөд хөдөлдөг. Тийм туршилтууд бол байдаг. Аль эсвэл тэрэнд нэг салхи үйлчилдэг ч юм уу тий. Тэр салхинаас тэр мөнхийн хөдөлгүүр эхлэлээ авч болдог шиг. Одоо мөнхийн юм гэдэг бол заавал эхлэлтэй байх гэдэг аахгүй юу? Тийм. За тэгэхээр зүрхийг одоо яагаад мөнхийн хөдөлгүүр гэсэн бэ гэхээр зүрх ч гэсэн мөнх хөдлөختөө анхны одоо хөдөлгөөний хаанаас авсан бэ гэдэг нь одоо их сонирн байгаад байгаа байхгүй. За. Тийм. Тэгэхээр зүрхэнд яагаад гэсэн асуулт бол зөндөө байдаг. За тэгэхээр зүрхний анхны мөнхийн одоо хөдөлгүүрийн эхлэл хаанаас ихтэй вэ гэхээр одоо нөгөө зүүнний үзүүрийг дээш нь харуулад тэрэн дээр одоо нэг ширхэг будаа тогтохын төдийд одоо хүний хувь тавилан эхэлдэгэ гэж үзэх юм бол за тэр одоо үеэс эхлээд мөнхийн хөдөлгүүр маань эхэллээж авчиж магадгүй. За бүр ингээд нааш нь ингээд татаад гэх юм бол одоо хүн хорвоод ингээд мэдлэгтэй эхийн хүүг одоо боож одоо хүүн судас боогдож одоо анхны дууг хадаж анхны амьсгал авснаар одоо ургийн цусны эргэлт гэж одоо эргэлтээр зүрх амьдарч исэн бол яг тэр мөчөөс эхлээд хүний цусны одоо их баг эргэлт буюу одоо зүрх судасны тогтолцоо одоо яг хിവэ олж тогтдог. За тэр мөчөөс ч одоо мөнхийн хөдөлгүүр маань одоо жигдэрч яг ажиллаж эхэлж иж болох байхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө зүрхний анх
зүрхний олон эсүүд дотроос сэрэл үүсгдэг нэг хэсгээс дамжуулаад зүрх маань агшаад эхэлдэг. Тэгээд тэр нь одоо зогсолтгүй ажиллаад байгаа гэдгийг та хэлж байгаа гэсэн үг тий. Тэгээ ер нь бол ингэдэг зүрх маань одоо мөнхийн хөдөлгүүр гэж ярьсан учраас зүрх маань ингээ насан туршдаа ингээд агших тэлэх ийм хөдөлгөөнийг л хийдэг. За энэ хөдөлгөөнийг одоо хийснээр мөнхийн хөдөлгүүр маань эхэлчихэж байгаа юм. За тэгэхээр энэ хөдөлгүүр маань бол ингээд дотроо тэр цусны их баг эргэлт буюу одоо цусны хуваарийг зохицуулах одоо үндсэн үүрэг нь бол одоо тэр. За тэгэхээр яг тэр мөнхийн хөдөлгүүр одоо ингээд тасралтгүй ингээд насан туршдаа зогсолтгүй ингэж ажиллаж байгаа. Тэр сэмхэн ажиллаж байгаа тэр ажилсаг эрхтэн маань яг яаж ажилдаг вэ гэдэг бас дахиад нөгөө яагаад гэсэн асуулт. Тийм яад ажилтдаг вэ гэдгийг л их сонио. За тэгэхээр тэр мөнхийн хөдөлгүүрийг одоо ингээд насан туршид нь одоо хоногт тэдэн мянган литр цус шахна тэдэн удаа цохно насан туршдаа тэдэн тэр бум удаа зүрх цохилж байгаа гэж ингэж тооцоонууд байдаг л та. Тэгэхээр тэр насан туршдаа одоо завсаргүй ингэж цохилж ажиллаж байгаа тэр зүрхийг маань ажилуулж байгаа тэр механизмууд нь л одоо их сонио. Тийм. Тэр механизмууд болгон бүгд яагаад гээд гайхалтай. Харин тийм ээ. Таныг ярингууд л төсөөл үзэж байна. Тэгэхээр манай зүрхний эмчнэр маань яг юу хийдэг вэ гэхээр тэр зүрх гэдэг тэр мөнхийн хөдөлгүүрийг одоо ажилуулад завсар зайгүй ингээд зөв хуваарлаад ингээд хөдөлгөөд байгаа тэр механизмуудыг л одоо хариуцж ажилдаг гэсэн үг. Тэгэхээр тэр механизмууд нь одоо ямар механизм байх вэ гэдгийг одоо бас зах цухаас нь ярий те. За тэгэхээр зүрхний одоо булчин бол өөрөө атгсан гарын чиний гэж байгаа. За тэгэхээр тэр цул булчинлаг эрхтэн маань бол одоо кардиомиоцит, пейсмейкер гэдэг өвөрмөц төрлийн 2 сэс тогтож байгаа. Яагаад өвөрмөц гэж хэлж байгаа вэ гэхээр зүрхний тэр булчин маань өөрөө одоо хүчил төрөгчөөр одоо яг одоо үндсэн одоо хэрэгцээ нь бол ерөөсөл хүчил төрөгчөөр одоо хэрэгцээгээ нөхцөлдөж ажилдаг ийм хэрэгтэн байж байгаа. Хүчил төрөгчийн хэрэгцээ асар өндөр гэсэн үг тий. Хүчил төрөгчийн хэрэгцээ зүрхний одоо булчин зүрхний эсүүдэд одоо асар хэрэгтэй байдаг. За тэгэнгүүтлээ нөгөө пейсмейкер эсүүд нь бол одоо цахилгаан сэрэл буюу одоо цахилгаан сэрэл дамжуулах ийм өвөрмөц төрлийн эс байдаг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо маш энгийнээр ойлгоё гэх юм бол одоо бороо ороход одоо аян цахилгаан нэргэж байгаа юм шиг тийм цахилгаан нэргэлтээр одоо ажилдаг ийм өвөрмөц эсүүд байдаг. Тийм. За тэгэхээр энийг бол одоо электрофизиологийн механизм гэж тайлбарлаач жишээтэй тий. Тэгээд цааш нь одоо манай зүрх маань одоо титмийн механизм буюу зүрхний булчин одоо титэм судас гэдэг судаснаас одоо цусны урсгалаар одоо тэжээлээ авдаг. За тэгэн гутлаа тэр цусны урсгалаа дагаж бас хүчил төрөгчийн ханамжаа авдаг ийм эрхтэн байж байгаа. Тэгтэл манай зүрхний хөндөй дотор бол одоо хоногт хэдэн зуун литр цус одоо эргэлдэж байгаа. Тэгэхэд тэр дотор эргэлдэж байгаа тарааж хурааж байгаа цуснаас болго тэжээл авдаггүй. Өөрийг нь одоо тэжээж байгаа тэтгэн цуснаас тэжээлээ авдаг гэх мэтлээ өвөрмөц байна тий. Тэгэн гутлаа манай зүрхний булчингууд маань одоо нөгөө нэмэх хасах цэнэгтэй ионы цэнэгүүдийг одоо зөв хуваарлж ионы солилцоо явуулж явахын тулд одоо үндсэн одоо 5 элементээр л ажиллаж идэг тий. Каль, кальц, магний, натр гэд. За бусад одоо витамин мэдээж туслах одоо элементүүд байгаа. Гэхдээ тэр дотроос хамгийн гол нь бол саяны хэлдэг элементүүд байж байгаа жишээтэй. За тэгээ дахиад дээрээс нь зүрхний бас үндсэн механизм бол мэдрэл шингэний зохицуулгаар зохицуулагдчихэдэг. За мөн мэдрэл шингэний зохицуулга гэдэгт нь одоо даавар гормон юм оролцож идэг тийм ээ. За тэгээд цааш нь манай зүрх болохоор одоо вегетатив, симпатик, парасимпатик буюу одоо зүрхний булчин одоо судасны булчингуудыг одоо агшааж тэлэх одоо чадвартай тэр механизмуудаар бас дэмжигдэж ажиллаж идэг. За тэгэхээр энэ механизмууд нь бол бүгд нэгээ дэмжиж тэр мөнхийн хөдөлгөөнийг бий болгож идэг. Тэр мөнхийн хөдөлгөөн ямар нэгэн байдлаар доголдоход бид нар одоо хим алдагдал төртлөө зүрх судасны янз бүрийн одоо эмгэх төртлөө гэж ингэж яригдж байгаа. Тийм. Тэгэхээр мөнхийн хөдөлгүүр гэдэг бол ерөөсөө ингээл тасралтгүй л одоо ийм механизм байдаг. Тэрийгээр одоо манай зүрх
одоо хамгийн гайхамшигтай байгаа юм аа. Тийм гайхамшигтай санагдаад идэг нэг тосгуур гээл цусыг тосож аваад нөгөөдг нь ховдол гэж шаал нэг жижигхэн атгын чинийхэн одоо эргэтэнд ингээ ийм нарийн тогтолцоо тэгэхээр асар олон одоо тал талаас нь зохицуулгууд явагдаж байгаа гэдгийг та сая бүр зургаад гоё харуулчлаа. Тийм тэгэхээр яг зүрхний маань одоо нөгөө нэг үндсэн механик хөдөлгөөнийг нь одоо дэмжиж байгаа тэр механизмууд бол маш олон механизм байгааг сая ярьсан тийм. Тэгэхээр тэр үндсэн хөдөлгөөн ингээ бий болцсон байхад тэр үндсэн хөдөлгөөнийхэн дунд саяны тэр баруун зүүн тосхуур, баруун зүүн одоо ховдлын дунд одоо зүрхний хавхлага нэртэй хаалгуудын дунд одоо маш найрын хуваартай ингээ цусан эргэлдэж байгаа байхгүй. Харин тийм. Тэгээд тэр эргэлдэж байгаа цус маань одоо хүчил төрөгчөөр байж бүх эргэтэнд очиод тэгэл нүүрс төрөгчөөр баяжиж уушгинд очиод амьсгалаар гадагшлал тэгэл амьсгалаар хүчил төрөгч аваад тэгэл тарааж. Тэгэхээр энэ мөнхийн хөдөлгүүрийн механизм гэдэг нь хамгийн чухал. Тийм. Магадгүй яг ингээд зүрхийг маш нарийн судлаад мөнхийн хөдөлгүүрийг зүрхний зарчмаар хийн гэх юм бол ер нь хүнийг ч мөнх амьдруулж боломжтой болов гэсэн шийдэл гарц баг энэ л байгаа болов гэж боддог. За их сонирхолтой яриа болж байна. За тэгэхээр та ангиографийн эмч гэхээр одоо судасны эмч гэсэн үг шүү дээ. Зүрх судасны эмч те. Тэгэхээр энэ талаараа та одоо илүү бас сонирхолтой яриа өрнөлийг юу ярмаар байна. Тийм ангиографи гэдэг бол одоо сүүлийн үеийн одоо дэлхийн одоо дэвшилттэй маш эрчимтэй явж байгаа юм технологи. За энэ технологи бол одоо Монголд нутагшаад одоо нэг 20 жил 19 жил болж байгаа юм да тийм. За тэгэхээр энэ ангиографи одоо технологи одоо нутагчснараа одоо ямар ач холбогдолтой вэ гэх тэгэхээр одоо нээлттэй мэс заслаар шийдэгддэг байсан маш хүнд одоо хагалгаа тэр хагалгаануудыг одоо маш хялбар богинохоо хугацаанд тэгээд одоо мэдээж хурдан орж байгаа учраас одоо хүлээлт үүсэхгүй тэгээ хүмүүстэй ингээ түргэн ингээ үйлчлээд байгаа болохоор одоо зүрх судасны эрсдлээр ангиографийн одоо технологи одоо шаардсан тэр эмгэгүүдээр одоо хүндрэх том хагалгаанд орох эрсдлүүдийг бол бүр 99% хүртэл одоо бууруулчихж байгаа. Тийм. Тэгэхээр одоо ангиографигаар одоо юу хийж болдог вэ гэж. Тэгэхээр ангиографигаар одоо юу хийж болдог вэ гэдэг юм бол за жишээ нь одоо зөвхөн зүрхэн дээр ингээд аваад үзэх юм бол за мэдээж чочмог болон хурд шигдээсийн асуудлуудыг бол ангиографигаар одоо шийдэх боломжтой. За зүрхийг одоо дижээж байгаа тэр титэм судасны урсгалыг одоо сэргээх зүрхний булчин дээр очих хүчил төрөгчийн ханамжийг одоо хурдан дэмжиж өгөх тэр бүлэн уусгах тэр эмчилгээнүүд бүгдээрээ ангиографигаар одоо хийж байгаа. За өшөө ангиографигаар одоо юу хийх боломжтой гэдэг бол одоо бүр зүрхний одоо гажигтай байгаа хавхлагуудыг хүртэл ангиографигаар одоо солих боломжтой. За зүрхний одоо тосхуур ховдол за мөн одоо тосхуурын цорхоо ховдлын цорхоо ч гэдэг юм уу. Энэ цорхоонуудыг одоо шүхэр тавих байдлаар бөглөхөд ангиографиг одоо ашиглах бас боломжтой. За өшөө хим алдагдлын талаас нь одоо зүрхний булчинд маань нөгөө өвөрмөц кардиомиоцит пейсмейкер эсүүдийн одоо цахилгаан эсийн бөөгнөрл төвлөрлүүд бий болчгоороо одоо цахилгаан дамжих, сэрэл дамжих тэр одоо чиглэл векторуудыг одоо хуваалцаад идэг. За тэрийг бол одоо аблац гэдэг ажилбараар хим алдагдлыг бол засдаг. За тэрэнд нь одоо 60 хэмээр одоо хөлдөх аблац гэж болдог. 60 хэмээр одоо төөнж одоо түлх аблац гэж бас байдаг. За тэгээд ангиографигаар өшөө төр зүрийн пейсмейкер за мөн байнгын пейсмейкер гэдэг асуудлыг одоо шийдэж болдог. За өшөө ангиографигаар одоо бөөрийн дутагдaltaй хүмүүст бол одоо түнэл тавих байдлаар одоо ашиглаж болдог. За янз бүрийн илгэний хавдрыг бол одоо зарцаах хэмжлэгийг ангиографигаар одоо хийж болдог. Тэгэхээр таны саяны хэлсэн бүх үйлчлэлтийг Монголд хийж байгаа. Энэ бол зөвхөн зүрхэн дээр ярьж байна. За бусад эрхтний хувьд бол тархин дээр ч бас одоо тэр аневризмын асуудлуудыг одоо тор тавих ч гэдэг юм уу тий. Тархины судасны нарийслын асуудал байна. Аневризм одоо цүлхэн үүсэлтийг бол ангиографигаар одоо шийдэх боломжтой. Мөн одоо бас бөөрийн одоо судасны ишмээ ч гэдэг юм уу тий. Ишмээ өгч байгаа, нарийсл өгч байгаа тэр газрууд дээр одоо онш тодруулах мөн одоо телег систем тавих байдлаар
ангиографиг ашиглах юм өргөн боломжтой. Тэгэхээр ангиографигаар бол маш олон төрлийн эмчилгээ онцлогоо одоо зэрэг хийх боломжтой байдаг. Тэгэхээр маш богинохон хугацаанд тэгэн гутлаа олон эрхтний одоо эвдрэл гэмтэл байхгүйгээр тэгж эмчилгээгээр ангиографи эмчилгээ онцлог байгаа тэнаа. Тэгэхээр эмчээ хизээ одоо зүрхний одоо зүрх маань хэвэн биш байна гэж мэдрээвэл эмчээ тандах хэрэгтэй юм боллоо. Тий, сая нөгөө нэг хэлсэн зүрхийг бол мөнхийн хөдөлгүүрээр одоо энгийнээр тайлбарлаж штэ. Зогсооморг байгаа даахгүй. Тэгэхээр байгаа юм. Тэгэхээр тэр мөнхийн хөдөлгүүр одоо доголдоод ирэхээр хүнд угаасаа л дохио өгдөг. Одоо хүний зүрх тарих гэдэг хоёр эрхтэн бол угаасаа хүчил төрөгчөнд маш мэдрэг тэгсэн мөртлөөс хоёулаа хүчил төрөгчийн хомсдолд ороод ирэхээр доголддог. Тэгээ дохио өгдөг. Тий. Тэгэхээр тэр дохио үеэ мэдэрчил байгаа бол зүрх нэг л эвгүй санагдал чэйжний зүүн талаар одоо эвгүй мэдрэмж төрөөл тэгээд одоо шөнийн ойронд өөрчлөлт орсон. Тэгээ гар хөл бадаарсан, зүүн гар тал руу одоо дагаж одоо бадаарсан, хүндэрсэн. За тэгээд толгой эргэх, нүд бүрлзэх, дотор муу харах гэх мэтлийн таагүй мэдрэмжүүд төрж явах юм бол ер нь бол зүрхний эмчид хандаад тэгээд хамгийн анхны одоо байдлаар зүрхний одоо 12 холбоотой бичлэгээ хийлгээд тий нэг агшны бичлэг хийлгээд тэгээд тэн дээрээс бол ерөнхийдөө зүрхний цагаан толгой. Тий тэндээс бол одоо эмгэггүүдийн баримжаа бол угсаа гараад ирдэг. Тэгээд цаашаа дамжаад одоо нарийн шинжилгээнүүдээ хийлгээд явна. Тэгэхээр зүрхний эмч нар маань бол одоо өөрсдийнхөө төрөлжсөн механизмуудыг одоо хариуцаад бүр нарийн сайд одоо ингээд салбартай хөгжсөн байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр одоо яг нэг эмч дээр очиод төгс шийдвүлээд гарна гэхээсээ илүү нөгөө эмч маань тэр хүнийг одоо яг мэрэгсэн тэр одоо зөв салбарлуун яг мэрэгсэн эмч нар руу зөв чиглүүлээд өгчдөг бол тэд нар нь мэрэгсэн учраас тэр хүний асуудлуудыг одоо манай талаас юм байна ингэж эмчилнэ. Эсвэл манай талаас юуж байхгүй та нөгөө талаасаа юмаа ярьж хаагаараа гэд ингэж явчих жишээтэй. Одоо хараад байхад бол хүмүүс маань хуучин уламжлалаараа одоо нэг эмчи хаалганд сахиж сууж байгаа л тэгэл тэр эмч дээр орохороо ерөөс ингээл бүх эмчилгээгээ бичүүлж аваад л тэгэл тэр эмчил бүх асуудлыг шийдчих юм шиг ийм байдлаар хандаад байна. Тэгэхээр одоо сүүлийн үеийн технологи тоног төхөөрөмж ингээд хөгжсөн учраас тэр технологи тоног төхөөрөмжөө дагаад одоо эмчнэр маань яг нэг салбар чиглэлээрээ илүү хөгжсөн байгаа даа. Тэр чиглэл рүү л одоо зөв чиглүүлж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэр чиглэл рүү одоо ингээд зөв чиглүүлж өгөхгүй өөрөө бүхнийг одоо шийддэг, бүхнийг одоо төгс мэддэг юм шиг тийм байдлаар хандах нь одоо тэр одоо эмгэгтэй болцсон өвчтнийг маань одоо хохироогоо цаг алдуулаад байгаа. Тийм. Яг дээр үед бол ингээл эмч бүхнийг мэдэх ёстой юм шиг хандлага байсан бол одоо тэр нарцсангуу гайг болцсон байх гэж бодоод байгаа тийм. Эмч мэдгүй зүйл байна. Би одоо жишээ нь тантай ярихдаа болно. Асар олон шин зүйл сурч идэг. Тэгэхээр одоо эмч нар ч гэсэн тийм болцсон байх гэж бас найдаж байна. Тэгэхээр одоо энэ мөнхийн хөдөлгөөрөө зогсоочихгүй тулд эрүүл хүн юунд анхаарах ёстой вэ? Тийм. Тэгэхээр би бол ингэж хэлмээр байгаа. Ерөөсөө л товчхондоо бол байгальтайгаа л ойрхон байх гэж хэлмээр байгаа. За. Байгальтайгаа. Хүн гэдэг амьтан одоо нэг талаас нийгмийн амьтан. За тэгэхээр нөгөө талаас байгалийн амьтан байхгүй. За. Тийм. Тэгэхээр зүрхний маань үндсэн хэрэгцээ юу гэхээр ерөөсөө л хүчил төрөгч нь маш дуртай гэж хэлсэн шүү дээ. Үндсэн хэрэгцээ нь хүчил төрөгч нь бол тэгээд тэр хүчил төрөгчийн одоо авах боломжтой газар чинь одоо байгаль болчиход шүү дээ. Та тэгээд найрамдалт ажиллаад байгаа юм байна тийм шүү дээ. Одоо зүрхний эмч хүн өөрөө одоо надад хүчил төрөгч хэрэгтэй, агаарын бохирдол ихтэй, стресс бухимдал ихтэй ийм нийгэмд амьдарч байгаа учраас одоо байгаль руугаа тэмүүлээд натур мед имлэгт одоо найрамдал туслангийн модон дотор ажиллаад шүү. Харин тийм ээ, учиртай байсан юм шүү. Дотроос хүчил төрөгч авах гээд ажиллаад шүү дээ. Тэгэд өндөрлөг газар гэдэг нь шүү дээ. Тэр нөлөөтэй юу? Одоо жишээ нь тэр бол угаасаа хүчил төрөгчийн ханамжинд бол одоо хасар нөлөөлдөг юм чинь тэр шүү дээ. Монгол угаасаа өндөрлөг гингүүтэй одоо байшингийн өндөр давхар гээл дахиад дэшегээ яваад байх тусам агаарын одоо хүчил төрөгчийн сэргийлэлтэнд ороод тэгээд тэр бол зүрхэнд бол тийм таатай биш, зүрх тархинд бол ерөө тийм таатай биш.
Тийм. Тэгэхээр би бас нэг юм одоо энд хэлчмээрээ те нэгэнт байгаль ярьсных. Хүмүүс одоо нөгөө ингээд нийгмийн амьдралаар амьдраад тэгээд ингээд хот хитрхи хотшоод тэгээд одоо янз бүрийн өр зээлэнд одоо баригдчихад тэгээд одоо суурнаасаа хөдөлж чадахгүй хитрхи одоо төвлөрсөн, хотсон, нийгэмшсэн, нийгэм тал руугаа бол ер нь илүү амьдраад байна уу гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр байгаль тал руугаа одоо та хандаа. Тэгэхээр байгаль руу одоо хандахын тулд яах вэ гэхээр байгаль руу хөтэлдэг өөрөө тийм хоббитэй болоо л гэж байгаа. Тийм хоббитэй болчих юм бол таны хүссэн үсээгүүл угаасаа байгаль руу хөтлөөд байна. Байгаль руу хөтлөхөр чинь л нөгөө нэг хүчил төрөгчийн дуртай зүрх тархичин сайхан ажиллаад ирэхээр тэд нар чинь бүх эрхтэндээ хүчил төрөгчөөр одоо баяжсан цусаа тараагаад ажиллаа сайн хийгээд ирэхээр бүх эрхтэн тогтолцоо бол одоо маш сайхан зэгцтэй ажиллаж эхлэхээр хүн өөрөө ирэхгүй л одоо сэргэл тавна. Тийм. Тэгэхээр одоо байгальд орохоо хобби гэж юу хэлж ийнэ вэ гэхээр одоо сүүлийн үеийн хүмүүс маань одоо амралтаараа гэр бүлээрээ найз нөхдөөрөө тэгээд гоё агаар салхинд гардаг болсон байна. Өөр хүүхдүүдэд аваад одоо сан чаргаар гуулгадаг тийм ээ. Гоё аялдаг болсон байна. Зарим хүмүүс гоё уулын аялалд одоо явгаа аяллаар одоо алхдаг болсон байна тий. Тэгэхээр зарим хүмүүс одоо мод тарьдаг, зарим нь одоо ногоо тарьдаг ч гэдэм юм уу тий. За жишээ нь миний хувьд бол одоо би өөрөө адуун дуртай байх жишээтэй тий. Тэгэхээр тэр адуу гэдэг амьд намайг хүссэн үсээгүү тэр уулын нуг руу тэр тансаг одоо айраг цагаа тэр тансаг идэ будаа руу тий. Тэр адуу дагаж одоо хөгжсөн мянган жилийн одоо соёл байж шít. Тэгээ тэр сайхан соёл руу угаасаа л намайг хөтэлдэг. Тэгэхээр адуунд одоо хоббитай байснараа одоо урлагийн тий дуу хуурын одоо хамгийн тансаг ярууг нь одоо сонсдог. Идэ ундааны хамгийн дээдийг идэж уудаг. Тэгээд одоо тэр уулын нуг руу тэр хүний сайхантай нөхөрлүүлдэг их мэтлэн одоо хобби байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яаж игэл хоббитэй болцохоо тэгээд байгаль руу хөтлөе шүү л гэж хэлмээр байгаа. Хобби нь байгальтай холбогдсон хобби. Тий. Байгальтай холбогдсон. Нэг амьтанд хижээсэн байсан ч гэсэн тэр амьтны чинь хүн өрөвтгий ирэхэд гадаа гараад салхилуулна тий. Нөгөө амьтантайгаа хамт дагаа салхилж шít. Энэ амьтаа одоо үүлийн үртэй заавал энд намайг дагж ингэж бетон цементэн дээр байж явах ёстой биш. Энэ бас нэг мод зүлгэн дээр бас нэг гიშгэж нэг гол усны дэргэд очиж үзэгч гэдэг юм нөгөө амьтнаа дагуулад гол усан дээр байгаль дээр одоо очих нь шүү дээ. Тийм тэгэхээр ногоо дайрна гэдэг чинь ингээд энэ 13-аараа газар шороо атгах чинь гэдэг чинь байгалаас одоо эрдэс минерал авчих гэсэн үг тийм. Тэгэхээр хүн ингээд тодорхой хэмжээнд байгаль гарахаараа хөл нүцгэн явдаг, өөрөө ирэхгүй уулга алддаг тийм. Тэгэхээр байгальтайгаа ойрхон байл гэж хэлэх гээд байгаа. Байгаль руу хөтэлдэг хоббитэй. Тэр бол таны зүрхний одоо хамгийн сайхан тийм болоо шүү. Тэгээ манай эмнэлэг бол бас их байгальд ойрхон шүү дээ. Тийм. Тэгэл таныг ярьсан чинь л зүгээр стресстэй хөдөлгөөнгүй амьдралын хэм маяг шууд харагдаж байгаа байхгүй. Гэтэл нөгөө гутлаа тайлаад алах гэдэг мессеж орж ирсэн чинь гой санагдлаа. Нөгөө жоохон хүмүүс анх өвсөн дээр хүл тавьж байгаа тэр мэдрэмж бас ингээд амтан тэжээхээр нөгөө амтан өвсөн дээр анх удаа хүлээд тавих чинь бас нэг сони үзэгдэл мэлээ шүү дээ. Одоо байрны бид нар чинь нөгөө яг өвсөн дээр хөлийн тавилга амьдруулад байгаа байхгүй. Баярлалаа. Тэгээ сар шиний өмнөх дугаар учраас тийм уламжлал таасыг сонирхдаг, байгалийн зөө тогтолыг сонирхдаг хүнийхээ хувьд ийм гоё чамин тийм мэдээлэл хөргүүл нэг тийм жоохон даалгавар өгсөн байгаа да тий. Сая миний хэлэх дуртай үг бол одоо би энгийн юм дуртай, энгийн юм бүхэнд одоо гайхамшиг нөгөгдөж байдгаа гэж ярьсан тий. Тэгэхээр би одоо Монголын уламжилт одоо соёлын нэг тий Монгол хөв соёлын нэг болсон гэдэг нэг юм энгийн чөдөр бариад ирлээ. За энэ яг моринд таардаг чөдөр. За ингээ яг одоо моринд ингээ тааруулаад хийцэн ийм одоо чөдөр байж байгаа юм. Тий. Энэ яг миний хоббигоороо бас чөлөө цагаараа хийсэн идэлтэй. Өөрөө хийсэн юм уу? Та сур аялдаг юм гэсэн үг тий. За тэгэхээр зүгээр энэ нэг энгийн чөдрийг бол одоо анх үсэг заалгаж байгаа хүүхдээс өсвөлээд та ингээ бүх хүн л мэддэг монгол хүн болгоо энэ чөдөр гэдгийг юунд ашигладаг чөдөр гэдэг нэг ийм юмыг бол мэдчихэдэг. Тэгэхэд одоо энэ энгийн чөдрөнд ардын одоо агуу ухаан өгдөж идэг гэдгийг л би тайлбарлаж хэлэх гээд байна. За. Тийм. Тэгэхээр энэ судрыг маань энэ чөдрийг маань одоо ингээ бүтээсэн одоо үндсэн түүхий идэх одоо энэ сур маань бол усан гангийн сур гэж сур байгаа. Усан гангийн. Тэгэхээр энэ усан гангийн сур гэдэг нь өөрөө өвөрмц технологитой. За. Ямар ч байсан нэг 5 өдрийн ингээд одоо усан бороонд энэ
хувирч өөрчлөгдөхгүй Аха. хатаж гороож одоо гүзээ болохгүй. Гадаад очт юм байна. Гүзээ болоод ингэж сунахгүй. Тэгээд борооны дараа хатаж гороож одоо хорчихгүй л гэсэн үг. Хэлбэр одоо мөн чанар алддаггүй ийм технологиор хийгдсэн сур байгаа. Сурна. За. Тэгэхээр энд өөр ямар ухаан нуугтаад байна вэ гэхээр энэ чөдрөний маань энд одоо ингээ урт богино байдаг. Тийм ээ. Энэ уртлын хоёр одоо тушаа болдог хэсэг нь ингээд урт богино байгаа. Яагаад урт богино байгаа юм бэ гэхээр энэ хоёр маань яг адилхан хэмжээтэй байсан бол адууч бас ухаантай амтэн шүү дээ. Яг ингээд нэг хэмжээнд би яваад байна гэдэг ийм ухаан суучих юм бол адууч яваад байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нэг нь урт богино хийчихээр нэг хөлөндөө тийм рефлекс мэдрэмж сууж өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэ гурван хөлөнд хийцэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар гурван хөлөнд нь гурвуулан дээр нь мэдрэмж очтгоо. Аль нэг хоёр дээр нь мэдрэмж очиод идэг. Тэгээд нөгөө аль нэг хоёр дээр нь үүссэн рефлексэрийг авах гад тэгэхээр гурав дахь нь орж ирээд байхаар нөгөө адуучин зогсч юм байна. Тийм хол яваад чаддгүй гэсэн. Тэрэнд ийм байнгын тийм тогтсон одоо рефлекс уддаг гэсэн нэгдүгürt. Тэгэхээр энд бол монголчууд юм бас мундаг ухаан явж байгаа. Тийм байна. За тэгэн гут л энэ чөдрөний маань одоо энэ бэлчээр байж байгаа. За энэ гурвалсан бэлчрийн аль нэг нь ингээд тасрахад эсвэл урд хоёр хөлөндөө үүддэг. Эсвэл баруун тэгээ хойд эсвэл зүүн хойд хөлөндөө үүддэг. Тэгэхээр энэ зангилгаанд хүртэл ийм ардын ухаан шингэсэн байдаг байхгүй. Тийм. Энгийн юмд хүртэл ийм агуу ухаан нуугдчихэдэг. Тийм. Тэгэхээр би бас өөрийнхөө хэмжээнд бас нэг Монголын одоо өв тээгч байх дуртай. Тийм. Тэгээд энэ уламжилт одоо суран эдлэл тэгээд уран зангилаануудыг одоо судалдаг. Тэгээд сураар хоббигоор одоо чөлөө цагаараа янз янз юм хийдгээ. За ямар гоё мэдээлэл өгөө. Зүгээр л чөдөр гэл ингийн нэг 300 хөлийн л үйдэг юм бодчихсон чи маш нарийн байна. Бас энийг хийгээд хобби болгож хийгээд тэгээд зүрх судасны хадлуу ингээд эрүүл байгальтай байх тухай мессеж өгсөн юмчтэй маш их баярлалаа. Тэгэхээр сар шинийн дугаараа чинь та тэгээд одоо сонсогч үзэгчдтэй мэдчилгээ төвшөлийг үл юу гэж хэлэх вэ? За тэгээ өргөн түмэн одоо Монгол түмэндээ одоо сар шинээрээ илгээрээ инх хамглан төрлөөрөө төвшин хамглан одоо сайхан шинлээрээ тэгээд гарч байгаа гал морин жилдээ бүгд одоо адуу шиг сайхан азтай хямртай тэгээд бүгд эрүүл инх сайн сайхан байгаараа гэж хэлье. За баярлалаа эмчтэй. Тэгээд сонирхолтой ярилцлага болсон байх гэж итгэж байна. Тэгээд Натурмед уламжлал сэргээн засах төв найрны төвийн маань эмчнэр та бүхэн дараагийн дугаараар мэдээлэлүүд хүргэх болно. Сонирхсан асуулт байвал бас төмөрөө эмчт маань чиглэсэн сонирхсан асуулт байвал комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд лайк, шеэр явах ёстой лээ. За сайхан шинэлцгээгээрэй. Баяр таа. За баяр таа.